Яг одоо дэлхийн сошиал медиа орчныг донсолгоод байгаа Арслангийн зоригт азрах шиг ааштай нэгэн цагаан сэгсгэр нохооны бичлэг янз янзын түүхүүд олон хүний сонирхолд байсаар байна. За Монголын Facebook болон бусад бүх платформ дээр энэ нохооны хайлтууд бол маш өндөр байгаа нь харагдаж байгаа. За энэ ямар учиртай нохоо юм бэ гэж углуурагдаад нэлээд сайн судалсан чинь хөрхөн товчхон ганц нэг мэдээлэлүүд бол гарч ирж байгаа. Ерөнхийдөө энэ нохооны бичлэгийг сая 25 оны 5 сарын ихээр Хятадын доюун буюу Хятадын TikTok дээр яг энэ нохоо үржүүлгийн газрын хүн өөрийнхөө нохооны тухай бичлэгнүүдийг бол цувралаар оруулсан. За энэ нь бол олон хүний сонирхлыг татсан. За зүгээр нэг жирийн нохоо үржүүлэгч гэдэг юм уу нохоо асрамжийн газар бол нэг хүмүүсийн сонирхлыг татаад байхгүй. Хамгийн гол нь энэ бичлэг дээр гарч байгаа сэгсгэр үстэй микс маягийн нохоо бусад нохоонуудыгаа эвтэйхэн хөөрхөн доороо хөвтүүлчээ дээр нь гараа зогсож байгаа сүр хөвчийг үзүүлж байгаа энэ араншин араагш нь бол олон хүний сонирхлыг татаад байгаа. Яг хуу янз янзын хүмүүс хэлж байна л да. Атман байхын аргагүй би хаатай царай зүстэй нохоо үнэхэрийн азаргалж чадчихна энэ төр гэд хүмүүс гайхаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ нохоог бол яг хуу Хятадын сошиал медиа орчин сэгсгэр үст буюу Чаммо гэдэг нэрээр нь сайн мэддэг. Харин барууны ертөнцид хаан Чарльз гэдэг нэрээр нь хэлээд байгаа. Хаан Чарльз гэдэг нэр нь ямар учиртай гэхээр угаасаа хаан Чарльзийн Хүлэгбаатар гэдэг нэртэй нэгэн хөөрхөн тийм хав маягийн нохоо байдаг. За энэ нохооны сэгсгэр үс ерөнхий бие физиологийг бэлэгдэж хаан Чарльз гэдэг нэр өгсөн байгаа. Хоёрдугаарт хаан Чарльз гэдэг бол өөрийнхөө агуу баатарлаг үйл явдал дайн тулаан олон эр зоригийн туйлуудын гол баатар болсон учраас түүнтэй ижилсүүлж хаан Чарльз нэрээр бол ерөнхийдөө бол нэрлсэн байдгийн байна лээ. За бусад нохоонуудыг бол хөнгөн аашаалж уурж хуцаж ноцохгүйгээр эвтэйхэн очиж өөрийнхөө сүр хүч буюу аурагаар бас хөөрхөн эзэмдэн талхилж доороо хэрж эмх цэгцэнд нь оруулж бусад нохооны зодоонуудын алан хидан үзэн ядал бүх юмыг секундын дотор ингэж болиулж өөрийнхөө эрхэнд бүрэн талхилж байгаа нохоог яаж ийм хэмжээний түвшинд хүрвэ гэдэг дээр олон хүмүүс бол их санаа оноо уралдуулж янз янзын ярьж байна. Хятадын TikTok дээр авга ахын сахалтай нохоо гэдэг хаягн дээрээс өдөр болгон янз янзын энэ сэгсгэр цагаан үстэй нохооны бичлэгүүдийг оруулаад байгаа нь олон сая тэр тусмаа дэлхийн нохоо сонирхогч олон хүмүүсийн бас аазгай хөдөлгөж өдөр шөнөгүй эдний хууц руу орж хүмүүс их бол үзэж байна. Яг энэ хаяг өөрийнхөө био орчинд юу гэж ütсэн бэ гэхээр нохоо тэжээхэр нь миний зүгээр л хувийн хобби байгаамаа. Тэг миний нохоонуудын тухай бичлэг та бүхэн таалагдаж байгаа учраас би үе бичлэгийг шинжилж хөөрхөн нохоотой шуутай бичлэгнүүдийг хийж гинэ. Тэгээ таалагдж байгаа юм байвал найзын хүсэлт явуулна эсвэл дагаж болно шүү. Баярлаа гэдэг тийм биог бол бичсэн байдаг. За ерөнхийдөө 5 сарын 22-ны байдлаар доюун дээр одоогийн байдлаар бол 76 мянган шинэ дагагч энэ бичлэгнүүд гарснаас хойш нэмээд гарсан. За тэгээ дэлхийд дахин олон газраас үзэж байгаа хүмүүсийн 800 гаруй мянган лайкийг бол энэ сэгсгэр үстэй цагаан нохооны бичлэг бол асар ихээр бол татж байгаа. Энэхүү нохоо үржүүлгийн нохоо хамгааллын газрын умгар хөөрхөн квадратад хавтгаад хаан Чарльз өөрийн гэсэн бяцхан эзэн тулсаа байгуулад өдөр болгон эндээ эргүүл хийж дуулуургүй сахилгагүй бусад нохоонуудаа сургамж заавар хичээлийг оруулж байна гэдэг тийм янз янзын тайлбарууд гардаг. За жишээлбэл энэ иймэрхүү нохоо шувуу сургаж байгаа бичлэгийг 4 сая гаруй хүн үзэж 180 мянган лайк энтер цуглуулсан байгаа бол харагдсан байдаг. Хаан Чарльзын олонний дунд бүүн болсон бичлэгийг бол та бүхэн сайн мэдж байгаа. Хоёр нохоо зодолж байхад хаан Чарльз тэндээс алхаад ирж байхад хажууд нь зогсож ирсэн хоёр том хар нохоо гудгас хийгээд газар бүхийгөө түүнийг өнгөрүүлж байгаа тэр бичлэг болгонд хэрийн олон хүн таалагдаж нохооны энэ сүр хүч араншин хаанаас гарч ийн энийг тайлбарлаад өгөх боломж байна уу гэдэг үүднээс олон хүмүүс энэ нохооны тухай Google дээрээс асар хэмжээний хайлтыг хийсэн.
Нохоо сонирхдаг болон нохооны талаар хурган мэдлэгтэй хүмүүс юу гэж байгаа юм гэхээр энэ бол альфа нохоо юм аа. Альфа нохоо гэдэг нь сүргийн толгой буюу одоо сүргийг өдөртөн чиглүүлж идэг, өөрийнхөө сүр хүчээр эмх цэгцэнд нь оруулж идэг тийм азарган нохоо байдаг юм аа. Түүнийг альфа гэж нэрлэдэг юм аа гэдэг одоо тийм яриа хөөрэ гараад байгаа. За альфа гэж нохоо байгаа юм бол бета одоо юу гэдэг нь өөр одоо янз янзын нохоонууд бас байгаа гэсэн тийм ойлголтууд бол гарч ирнэ. Ямар ч байсан манай энэ сэсгэр одоо стрит микс маягийн нохоо бол яаж ингэж оргилд хүрсэн нь бол одоогоор бол тодорхойг байгаа. Монголын сошиал хэрэглэгч нар юу гэж хэлээд байгаа юм гэхээр энэ одоо хаан жайралц бол одоо бусад нохоонуудыгаа бодвол арай илүү настай. Тэгээд бусад гөлгнүүдийг одоо жижигхэн байх үед нь багаас нь шоглож зүрхэнд нь шар ус хуруулчаад үе тэрийгээс сануулж дээр нь гарч одоо элдв шараншин гаргаж чүлсээ тусаа зогсдгоо гэсэн тийм яриад байгаа. Тэнгүү зарим одоо бичлэгнүүдийг үзээд байхад одоо хаан чарльзтай нодрог зөрүүлж одоо алан хятааныг цаг тутам өдөрт бараг 4-5 удаа хийдэг бусад нохоонууд нь бас хаан чарльзтай бол үеийнх одоо гэдэг нь бол ойлгогдож байгаа. Ягаад тэгэхээр анх энэ одоо үржүүлгийн газрын хүн өөрийн хар нохоотойгоо байжгаад хаан чарльз тэргүүтээ одоо хэдэн гөлгийг бол одоо худалдаж авсан уу олсон уу чөтгөр бүүмэд ямар ч байсан энэ нохоонуудыг бол өөрийнхөө одоо хашаа хороонд орт хийжүүл тухайн үедээ тэр чинь одоо 22 оны бичлэг байдаг. Тэгээ 22 оны бичлэг дээр 6 сартай хөрхөн гөлгнүүд гэдэг тийм одоо бичлэг байсан. Тэгэхээр өнөөдөр 25 он гэдэг чинь Чарльз маань одоо ойролцоогоор бараг 4 настай маягийн тийм нохоо нохоонрын насаар бол одоо эд жинхэнэ залуу шижигнүүлж байгаанаас тэн дээр гарч байгаа Рокки болон одоо бусад тэргүүтэй нохоонууд бол яг одоо хаан Чарльзтай үеийнх бол харагдаж байгаа. Яг тэр үедээ бол эднэр бол үнэхээр сайхан найзал нөхөрлөж хамтдаа хоолундаа идчихсэн. За өнөөдөр 4 жилийн дараа бараг 4 жилийн дараа эргээд харахад бол бэбинэ нухчин дарсан өрсөлдсөн цэвэр одоо өрсөлдөгч нарын хэмжээнд хүрсэн байгаа нь бол харагдаж олон хүний сонирхлыг татж байгаа. Тэгээ энэ хаан Чарльзыг гөлөг багт нь одоо босоод Рокки болон түүний одоо калан эвслүүд одоо нохоо хашиг зодож одоо зүрхэнд нь оруулж исэн ч гэсэн энэ их дарамт чахал дундаас одоо хаан Чарльз өөрийнхөө мөнчгөрөөр зарим үедээ ганцаартай зарим үндэ 2-3 удаа эвсэж ерөнхийдөө ийм одоо өндөрлөгт хүрсэн гэдэг тийм одоо яриа хөөрөг бол хүмүүс хийж байна. Тэр тусмаа одоо энэ TikTok-ийн одоо энэ бичлэгүүдийг хийгээд байгаа хүний өөрийнх нь хэлж байгаагаар бол ерөнхийдөө 5 сараас эхэлж бичлэгүүдийг хийж байгаа. Гэхдээ яг хүмүүс сонирхоод байгаа учраас одоо хаан Чарльз болон бусад нохоонуудын гөлөг байсан үеийн бичлэгнүүдийг бас архиваа ухаж тэндээсээ гаргаж ирээд бас нэг баг зэрэг ингээд бичлэг хийгээ шинжилээ та бүхнийхээ анхааралд хүргээд яваад байна гэж. За би ч өөрөө нохоо шоу сонирхдаг хүн учраас ерөнхийдөө энэ хаан Чарльзыг хараад яг стрит микс нохоо юм болов уу гэж ойлгоод байгаа. Хав тэгээд бас нэг өөрөө нохоотой ингээ эвсэлд орж одоо иймэрхүү төрлийн микс нохоо гарсан байна гэж ойлгоод байгаа. Хүмүүс болохоор янз янзын одоо үйлдвэр угшил нэр өгөөд ингээ байгаад байгаа. Тэр хашаанд бол ерөнхийдөө үйлдвэртэй нохоонод бол цөөхөн их хвчлэн микс маягийн нохоонод харагдаж байгаа. За энэ хүн бол өөрөө дандаа үйлдвэрийн нохоо дагнад хийж идэг биш. Ерөнхийдөө энэ тэндээс одоо гудамжинд хэцүү байгаа нохоонуудыг одоо цэвэр өөрийн сэтгэлийн дуудлагаар өөрийнхөө хөрөнгө мөнгөөр хашаа хороондоо тижиж байгаа нөхцөлөд харагдаад байгаа. Энэ олон нохоонууд байгаа тэр зэмээ 90 нохоонууд байгаа учраас мэдээж одоо хашаа хороондоо эзэн суухдээс дараа эмгцэгцийг бол одоо бий болгох нь байгалийн одоо өөрийнх нь хууль байдаг. За энэ үед одоо хэн одоо ухаантай, сэргэлэн, зоригтой, авахалжтай, чадaltaй дээрээс нь одоо бусдад байлдан дагуулж чадчих. Тэр л одоо энэ хашааны эзэн хаан одоо болох нь бол тодорхой. Яг одоогийн байдлаар хаан Чарльз бол одоо энэ бяцхан вант улсынхан хэмжээгүй ихтэй одоо эзэн хаан болчихсон азаргалж байгааг та бүхэн бичлэгнээс харсаар байна. Хаан Чарльзын энэ их сүр хүч чимээгүй эрх мэдэл яг хаанаас гараад байгааг бол хүмүүс бол яг тайлбарлаж олж чадахгүй байгаа. За нэг хуцаад байхгүй, нэг архираад байхгүй, бас бүрнийх хүч хэрэглэхгүй. Гэхдээ бүгд одоо тэнд байгаа нохоо нарын дундаас тороож гарч ирээд манлайлал байгаа гарч байгаа нь бол үнэхээр их сонирхол татж байгаа. Тэр тусмаа ингэж манлайлж явахдаа өөртөө итгэлтэй маш тайван оршихуй байгаа нь бол үнэхээр сонирхол татж байна гэж одоо нохоос
судалдаг, нохоо сонирхдаг, нохоонд хайртай хүмүүс бол одоо зөксөө зайгүй бичиж байна. За тэр тусмаа хүн хаан Чарльзыг одоо тэ хүндлэн бишрэхээс гадна нохооны төрлийн, нохооны овгийн одоо нохоонууд хаан Чарльзыг одоо өвдөглөн сөгдөж хүндэлж байгаа нь бол үнэхээр одоо сонирхолтой санагдаад байгаа. Тэр тусмаа одоо тэ хаан Чарльзыг үүж явахт нь хажууд нээс Кан Корсос гэдэг одоо үйлдвэрийн том хар нохоонууд хүртэл одоо тэ толгоогоо доошлуулж газар хэвтэж өнгөрөөж байгаа нь өөрөө сонирхол татдаг. Тэгээ Кан Корсос гэдэг одоо тэ үйлдвэрийн 2-3 том хар нохоо хаан Чарльзыг үргэлж дагаж явдаг нь өөрөө бие хамгаалагч юм байна гэдэг үгийг бол өөрсдөө авсан. За тэр тусмаа хаан Чарльз элдв нохоонуудаа зодтолж явах үед одоо энэ том хар нохоонууд хөл гарнаас нь зууж одоо тэ татаж чангааж бас хаан Чарльзэд нэмэр тус болж байгаа гэдгийг та бүхэн олон бичлэг дээрээс харж ирсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө бол яг хуу нохоондоо өвдөг сөгдөж доошоо тонгоодог гэдгийг хүмүүс бол мэддэггүй байсан. Гэтэл ямар ч байсан энэ бичлэгэн дээрээс бид нэр одоо нохоонууд хааныгаа хэрхэн хүндэлж биширч айждаг юм байна гэдгийг бид нар мэдэж авсан байгаа. За тэр тусмаа янз янзын одоо тэ энерги болон аура судалдаг хүмүүс юу гэж хэлээд байгаа гэхээр альфа нохооны тэ одоо тодорхойлолтыг яг энэ хаан Чарльзаас бол олж авах нь зөв юм байна. Альфа нохоо гэж яг энэ хаан Чарльз шиг хэмжээний нохоо хэлдэг юм байна гэдэг тийм одоо санаа оноодоор нэгдээд байгаа. Тэгээд хаан Чарльзад нэг 3 төрлийн одоо тэ хүч чадал байгааг бол хүмүүс одоо дуу нэгтгэж зөвшөөрж байна. За тэр нь болохоор 50 оршихугаар дамжуулан манлайлж байна гэж. За хоёрт нь болохоор одоо тэ ухаан төрөмгийллийг давж гарч байгаа тэр арга техникийг харуулж байна гэж. За тэнгуут одоо 3 дахь буюу тэ байгалийн эрх мэдэл буюу тэ байгалийн зэн совингоор одоо бүх зүйлийг удирдан чиглүүлж байгаа тэр авиасыг нь үнэлээд байгаа. Гэтэл одоо миний хараад байгаа тэр хаан Чарльзийн цуснд байгаа одоо тэр хаан Чарльзийн Хүлэгбаатар гэдэг үйлдвэрийн хав нохооны одоо цуснд болохоор яг энэ хаан Чарльзаас эсрэг дүр төрх бий харагдаад байгаа байхгүй юу. Темперамент болон зан чанарыг нь одоо ингээ хараад ахаар одоо тэр Англид анх бий болсон тэр нохоо нь болохоор сайхан ээлдэг зан чанартай, таалагдахыг ирмэлцдэг, нөхөрсөг тоглодог тэр тусмаа хүүхэд болон бусад айгуу сайхан эв зүйтэй байдаг юм амтан байгаа даа. Дээрэс нь одоо яг тэр хаан Чарльзийн одоо үйлдвэрийн нохоонууд ухаалаг одоо юм сурах чадвар сайтай дуулууртай байдлаараа бол ерөнхийдөө хэстэй эзсийн томчуудын хүрээлэлд бас орж одоо тэднэрт итгэгдэж хайрлагдаж одоо энэ нохооны үйлдвэр бол цаашдаа хөгжсөн байдаг. Тэг ямар ч байсан 50 зантай элдвүүд дуу асуудал байхгүй намгүм сайхан айлд бол тохирсон их сайхан нохоо гэж. Гэтэл энэ нохооны одоо микс тэ хувилбар буюу хаан Чарльз хятад бол үнэхээр бужигнуулаад хятадаасаа халиад одоо дэлхийн хамгийн том ауратай буюу хамгийн сүр хүчтэй хамгийн азарган ааш араншинтай нохоо бол хаан Чарльз юм а гэдэг нэрийг өөрөө одоо гуйж биш гуйдаж гуйг нь урж ярьж иж бол олж авсан байдаг. Хаан Чарльзыг тэжээдэг эзэн бол ерөнхийдөө анх ингэж нохоо хаашиг ийм олон нохоо тэжээ гэж бол одоо анхнаасаа хүсээгүй бодоогүй байжгаад гинтэл одоо гудамжнаас хаан Чарльз тэргүүтээ хэдэн хөрхөн гөлгөн нохоонуудыг олж ирээ те ингээд өөрийнхөө асрах одоо байрандаа байлгаж тэднэрээсээ те таашаал авдаг байсан. За ингээд олон нохоонууд байх үед те одоо бусдаасаа ялгарч исэн нэг л зүйл байсан гэж. Тэр нь болохоор маш тайван одоо те байгаа байдал нь бусад нохоонуудыг бодвол илүү намптай харагдуулж ирсэн гэж байна. За тэгээ хорогдох байр болон тэ үүрөө хоршоондоо байж явахдаа бусад нохоонууд гаслах, орилох, хуцах янз янзын чимээ гаргаж ойр авийн тэ хүн амьтныг бол нэлээд тавгүй байлгадаг байхад одоо ерөнхийдөө хаан Чарльз энэ вант улстай эзэн болсон цагаас хойш энэ хашаанд байгаа бүх нохоонууд хаан Чарльзийн зөвшөөрлгүй хуцдаггүй, уйлдаггүй, эрхэлдэггүй болсон байгаа. Тэгэхээр энэ нохооны аура буюу сүр хүч ямар вэ гэдгийг та бүхэн одоо ойлгож байгаа. Анхны одоо тэ хаан Чарльзийн азаргалж исэн түүхийг бол эзэн одоо ярихдаа нэлээд сонирхолтой хэлбэрээр хэлж байгаа. Тэр үед юу болсон бэ гэхээр нас биеийн төрүүлээд хурчгсан хоёр азарган нохоо хоорондоо алцаж цуснажоо уралцж явах үед бусад нохооноо тэр хоёрыг дагаж далдагнаж эн тэндгүү хуцж яхад хаан Чарльз тэр булангаас босч ирээд энэ хоёр руу яваад очисон гэдэг. Гэтэл яг эд алдж байгаа хоёр нохоо одоо алцаанаа зогсоогоод хаан Чарльзыг уурж тасдах
ёстой байтал хаан Чарльзыг ирээд одоо тэ зодтолж байгаа хоёр нохооны дээр сарвууга тавиад хоёулаа архирхаа болоод хоёулаа нам гүм газар толгоогоо дэрлээд хөвтөжсэн энэ мөчийг одоо тухайн үед тижээжсэн эзэн нь бол харсан байна. За яг энэ үед л одоо хаан Чарльз бол ерөөсийн одоо тэ өөр ингэсэн энергитэй хүчтэй нохоо юм байна гэдгийг бол ойлгосон. Яг энэ үедээ бол үнэхээр юм тэ харамсалтай бичлэг бол хийж чадаагүй байгаа. Тэгээ энэ бүх зүйлүүдээ одоо тэ ерөнхийдөө эргэж санаж одоо янз янзын сонирхолтой хэлбэрээр болохгүй бол хүүхэлдэйн кино хийдэг эсвэл одоо тэ янз янзын програмаар ашиглаж энэ бүх бичлэгийг сэргийнэ гэсэн тийм бодол энэ төр бол байдаг гэж байгаа. Ерөнхийдөө тэр хаан Чарльз гэдэг нохоо тэнд байгаа хашаанд байгаа бүх нохоонуудыг цусын гартал зодоод айлгаж чигээд ингэж хүчээр бариад байгаа юм биш. Ерөөсөө хүндлэлийг бол гуйж авдаггүй гэж байгаа. Хүндлэлийг бол хүн болон нохоо өөрсдөө бий болгодог гэж байгаа. Тэгэхээр яхаарахгүй энэ хүндлэлийг хаан Чарльз өөрийнхөө инээрээ өөрийнхөө одоо чадал чалхаараа бол олж авсан гэдгийг бол одоо бүгд ойлгож байгаа. Яг уу нохоо судалдаг гадаадын барууны олон судлаач нар одоо хайж идэг тэр альфа гэдэг шин чанарыг бол ихэвчлэн чоны сүрэг чоны толгуулж байгаа одоо тэр чонон сүргийн удирдагчтай бол ерөнхийдөө төсөөлүүлж бол ойлгосон байгаа. Гэтэл хаан Чарльзын хувьд бол түрэмгийлэл зодуунуудын гэхээсээ илүү өөртөө итгэх эрч хүч дээрээс нь их тайван байгаа тэр байдал нь хүндэтгэлийг төрүүлж нохоо гахаа хөнгүү одоо хаан Чарльзыг одоо бүгд толгой бүхийлгэн одоо хүндэлж байгаагаар бол ерөнхийдөө илэрч ийн гэж байгаа. Тэр тусмаа альфа нохоо гэхэл бид нар чинь түрэмгий зоддог нүддэг урдаг иддэг гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ бүх ойлголтыг эсрэгээр нь эвхэж эвдэж одоо мэрэгэн ухаан өөрийнхөө оршихуугаараа хэрхэн азаргалж амьдарч болдгийм бэ гэдгийг харуулсан маш том жишээ болж байна гэж үзэж байгаа. За тэгээд хаан Чарльзын одоо алдартай нэр хүнд одоо энэ вирус мэт тархаж олон мянган сая хүнд хүрсний үр дүнд одоо олон хүмүүс хандив туслам цай кофений мөнгийг бол өргөж тус одоо нохоо хамгааллын газар хүү одоо үржүүлэх нь цаашаа ямар ч үсэн ихэд нохоо хамгаалдаг хүний хувийн одоо энэ орон зайд асар хэмжээний мөнгө төгрөг орж ирж одоо нохтынхоо амьдрах одоо суралцах боловсрох бүх нөхцөлийг бас сайхан сайжруулах боломж олдож байна гэж үзээд байгаа. Тэгэхээр тун удахгүй одоо дараагийн бичлэгүүд дээр хаан Чарльзын эзэнт улс ерөнхийдөө бараг хагас люкс маягийн дараагийн төвшөнд гарах нь бол ойлгомжтой болж байна. За бас олон хүмүүс одоо энэ хаан Чарльзын одоо амьдардаг эзэнт улсаас хөөрхөн одоо гөлөг янз янзын нохоонуудыг үрчилж аммаар байна гэдэг тийм хүсэлтийг бол хэдэн мянгаар нь бол явуулж тухайн хамгаалах байрны одоо үрчлэх үйл ажиллагааг бол нэлээд сайжруулж олон хүмүүс одоо олон нохоо үрчилж авч ирсэн гэдэг тийм одоо яриа хөөрэ гарч байна. За эерэг нөлөө үзүүлж байгаа учраас бусад одоо нохоо сургалтын болон нохоо үржүүлгийн нохоо хамгаалах байрны ажилчид бас өөрсдийн гэсэн сувг одоо янз янзын мэгнэж өөрсдийнхөө одоо хаан Чарльзуудыг тодруулж одоо ямар нэгэн одоо их хөрхөн бичлэгнүүдийг хэмжээгээр байгуулж ерөнхийдөө хүн нохоо хоёрын хоорондох харьцааг нэлийн эерэгжүүлж өгч байна гэж үзэж байгаа. Хаан Чарльзын хуучны бичлэгүүдийг хараад байхад хаан Чарльз ерөөсөө төрөгтөөл нөгөө өдөөгөө бижигнүүлээд байсан биш. Өөрөө бас одоо бусад ауратай, бусад одоо эвгүй, альфа, дельта ямар ч үдийн нохоонуудад бас зодуулж, шүүсэн нуулж ойлгох үедээ ойл, зүхтах үедээ зүхтаж, хоолтой хоолгүй янз янзын одоо нөхцөлд одоо энэ хүү олон жилиг бол өнгөрөөсөн. За энэ үеэсээ яг хаан Чарльзын одоо тэр биеинд суух инх тайван, хүчрэхэг одоо хүч чадал бүх зүйлүүд бол ерөнхийдөө бүрэлдэн бий болж исэн гэдэг тийм таамаг судалгаа ярьж байна. За өнөөдөр тэгээ ямар ч байсан энэ олонний нэр хүндийг одоо сошиал медиа орчноос олж авсан хаан Чарльзыг үжиж харах гэсэн сонирхох гэсэн хүмүүс одоо ээж аав нар дэлхийн өнцөг болон бүрээс хүүхдэд дагуулж хятадын одоо энэ нохоо хамгаалах одоо нохоо одоо дижээдэг энэхүү байранд бол хэмжээгээр ирж бас одоо очир дугаар авч үзэж байгаа гэж байгаа. Тэгээ энэ бүх зүйлийг нь баримтжуулж онлайнаар бас тарааж бусд хүмүүстэй үзүүлж
алдар нэртэй байгаа ч гэсэн те зүрх сэтгэл нь үргэлж инх тайвнаар дүрсэн эв зүг олох гэсэн бүх зүйлийн одоо те эзэн болсон энэ одоо хаан Чарльзын одоо хамгийн хүчрхэг оршихуун хамгийн нам гүн байдгийн байна гэдгийг бол олон хүн газар дээрээс нь тэр тусмаа хаан Чарльзын хэвтэр дээрээс бас одоо янз янзын бичлэг зураг хийж бол одоо дэлхийд даяар түүгээр дэлгэрүүлж идэг. Мэдээж одоо ийм алдартай нохоо учраас зарах уу, барих уу, өрчлүүлэх үү гэдэг тийм янз янзын саналууд гарч байгаа. Дээрээс нь бас муу санаатай хүмүүс бас те хаан Чарльзыг стейшн аваад явуучих гэдэг дээр бол олон хүмүүс санаа оноо нээлж бас те тухайн нохоод хижээдэг олон хариуцдаг хүмүүс бол одоо нэлээд аюулгүй байдлыг бүх талаас нь бол нарийн сайн тооцож идэг. Ер нь бол товчхондоо базаад хэлэхэд одоо те ямар нэгэн манлайлал одоо те ирч хүч хүндлийг заавал одоо цус урсгаж энэ тэрүүгээр те хамгийн муу муухай хийж үзүүлэхээсээ илүү зүгээр нэг жижиг ийм нохоо хорогдох байрны жижигхэн хавтгаа дээр өөрийнхөө хүч чадлыг одоо ингээд өөрийнхөө нутаг дэвсгэр хятад даяар дээр нэмээд дэлхийд даяар ингэж азаргалж түгээж инхтэй нэг сурчлна гэдэг бол өөр асар том ауратай нохоо юм байна гэдгийг бол хүн болгон зөвшөөрж идэг. За тэгээд цаашдаа энэ хэдтийн TikTok дээр одоо те энэ нохооны энэ үржүүлгийн газрын эзэн одоо нохоо хамгаалах байрны үүсгэн байгуулах цаашдаа нэлээд сонирхолтой бичлэгүүдээ бусад одоо те продакшн юу гэдэг хүмүүстэй хамтарч нэлээд мэргэжлийн өндөр түвшинд хийгээд явах бах. Тэр тусмаа одоо хаан Чарльзын гөлгөннаас одоо те доннаас өсвөрнаас хаан болсон бүх түүхийг деталлаар нь одоо ингэж нэлээд нарийн дэлгэрэнгүй бол одоо судалж гаргаж ирнэ. Тэр үед нь би та бүхэндээ энгийн үг хэллэгээр бас хүргэж part 2 маягаар одоо оруулна явна. Тэгээ та бүхэн гоё түүхүүд суугатайгаа орж гараад ойрхон байж байгаарай.